За сайн байцгаана уу? Ягаан хуурдад тавтай марил ягаан хуурдын номер 7 дугаар гэх юм уу да тий эхэлж байна. За ягаан хуурд дээр бичлэг хийгээгүй зөндөө удсан байна. Тэгээ одооноос сонин ганцаараа бичлэгээ хийх болно. Хаяа магадгүй гест орж ирж болзошгүй. Гэхдээ би ихэр төлтөөгөө суусан хамт амьдардаг болсон. Хамт амьдралаа нийлүүлээд ер нь бол газарт гадбуу юм болж байгаа. Завгүй байгаа. Тийм учраас ойрын хэдэн сараас ойрын 1 жилийн хугацаанд ерөөхдөө бол гест гэдэг ч юм уу те бусад хүмүүстэй хамтарсан зүйлсүүд нэг хийхгүй байх. Бид хоёр нь энерги өөрсдөө голцсон анхаарна. Одоо яг шинэ байшин барьж байгаа ч юм шиг те эсвэл жоох хүүхдийг өсгөж байгаа ч юм шиг яг энерги өөрсдөндөө хумнаа. Өөрсдөндөө үржил шимээ өөрсдөндөө энергийнхаа витаминуудаа өөрсдөндөө зарцуулнаа гэж бодож байгаа. Тэгээд тэрэн сайхан бүрэн бүтэн болонгууд, сайхан тайван газардлагатай болонгууд, тайван суурьтай болонгууд одоо гэрээсээ гараад гэдэг ч юм уу те том болсон хүүхд шиг өсвөр настай болсон хүүхд шиг гэрээсээ гараад янз бүрийн юм хийж үзэх болно. Тэг амар сонин жишээнүүд авч хэлээд аж болцсошгүй. Миний яриа жоохон сонио ойлгомжгүй аж болцсошгүй. Би ер нь өөрийнхөө жоохон сонио ярьдаг, жоохон гаж ярьдаг гэдгийг ойрт нэлийн хүлээн зөвшөөрöd байгаа. Энд тэгээ өмнөхөөсөө илүү амгалан болоод байгаа. Тэгээд зөндөө ангаалт хийгээд хичээсний үр дүнд за энэ чинь ер нь застдаг асуудал биш зүгээр хүлээн зөвшөөрдөг асуудал юм биш үү дээ гэж бодох болсон. За. Тэгээд бас дээрэс нь би энэ бичлэгийг хийж байхдаа хажуугаар нь видео тоглоом тоглож байна. Дотагийн аркейд тоглоом тоглож байгаа. Тэгэхгүй бол ингэж би анхаарлаа хоёр зүйлд нэгэн зэрэг сатааруулж сарниулж юм хийхгүй бол юм чадахгүй байгаа тархины онцлогоос болоод гэдэг ч юм уу те би ингээ хоёр юмыг нэгэн зэрэг хийхлээр хоёуланг нь амар сайдаг. Ганцхан юм дээр төвлөрөх гэж оролдохлоор фейлддэг, амар хэцүүддэг. Тэгээд ярьж мэрж байгаа юм нь бодолтой ингээд нааша цаашаа ордог гэдэг ч юм уу. Тэгэхээр ингээд өөрийнхөө анхаарлыг сарниуллангаа юм ярихлаар илүү үр дүнтэй байгаад байгаа. Санагдаж байгаа. За өнөөдрийн сэдв маань их чухал сэдв байх болно. Зөндөө хүмүүс таалагдах сэдв болно байна хаа гэж бодож байна. Тэр нь Soul Family-гийн талаар. Soul Family. Сүнслэг хүмүүс, бясалгал хийдэг хүмүүс, Twin Flames Universe гэдэг миний нэгдсэн сургуулийн хүмүүсийг хараад ахлаар гэд хүн чинь уг нь ангаах тусам, бясалгах тусам илүү амгалан болоод илүү нэг 5 дахьтай болоо сайхан болдог доо. Гэтэл энэ хүмүүсээс анзаараад байх тусам гэд нэг тийм сонир мэдрэмж надад төрдөг. Тэр төрж байгаа сонир мэдрэмж нь болохоор энэ хүмүүс дандаа юм жоон ганцаардмал энергитэй. Нэг тийм сонир ганцаардмал энерги мэдрэгддэг. Амгалангийн хувьд ч амгалан байгаад байгаа тийм. Тэгээ санхүү, эд баялагын хувьд ч гэсэн сайхан хөгжөөд ялангуяа ихэр дулын аян замлыг хөөх юм бол энэ нь гэгэрхийн хувьд ч гэгэрдэг, амгалан болохын хувьд ч амгалан болдог. Тэгсэн хэрнээ тэрийг зүгээр бусад гэгэрлийн одоо бясалгалын зүйлсээс ямар ялгаатай вэ гэхээр ихэр дулын аян замлд оронгууд гэгэрхийн хувьд ч гэгэр нь амгалан болохын хувьд ч амгалан болно. Бясалгалын хувьд бясалгал нь өөртөө ихтэй болохын хувьд ч ихтэй болно тэгснэ. Дээрээс нь нэмээд ингээд тий хань ижилтэй болдог. Ийм тий ихнэр нөхөр гэдэг юм ааш ширгалтай сайхан хостой болдог. Чайгуу материаллык зүйл шүү дээ тий. Тэгснэ тэрэн дээр бас нэмээд баян болдог. Ихэр дулын аян замлыг хөглөөр зөвхөн сүнслэг таны сүнс ганцаараа хөгжөөд дуусах биш. Таны махын ертөнц болон материал биеийн зүйлсүүд амтналын зүйлсүүднээс дагаад хөгждөг. Ийм сонирхолтой аян зам байгаа да. Тэрийг яг нарийн ширийн дараа тайлбарлах. Яг тайлбар бол амар ингээ ихэр дулын харилцаанд орно гэдэг чинь өөрөө угаасаа өөрийн танд ааш шаргалыг авчирдаг бүхэл зүйлсийг нэг талд оруулж иж та эсвэл нэг талд оруулах сонголтыг гаргаж иж та ихэр дултайг нэгдэх боломжтой байдаг. Аль нэгийг нь гээх юм бол тэр нь хагас салалтын үзэл бодол гэж тооцогдоод ихэр дултайгоо салж байгаа ихэр дулаас нийлэхгүй байгаар илрэх боломжтой байдаг. Тэгэхээр хитрхи сүнслэг гэдэг ч юм уу те хитрхи ингээд би зөвхөн бясалгах би зөвхөн цагаан бол идэх гэсэн хүмүүс ихэр дултайгоо нийлж чадахгүй байх магадлал байдаг. Яагаад гэвэл тэр хүмүүс өөрсдийнхөө одоо юу гэдэг нь те хаяа бэлэн гой мэдэх гэдэг ч юм уу эсвэл
хаяа ингээ мөнгө чамин зүйлсэд дурлах гэдэг ч юм уу. Энийгээ гээгдүүлээд байдаг учраас тэгээд энэ хүслийг гээгдүүлэхлээр өөрийгөө гээгдүүлж байна гэж тооцогдоод ихэрлдүүл нас амьдралаас нь гээгдчихдэг бахны. Гэх мэтчлэн тавч тайлбар бол ийм байлаа ихэрлийн харилцааны замналд явж байгаа хүмүүс яагаад баяжаад идэм бэ гэдэг асуултанд. Асуултны тавч хариулт нь юм байлаа. Би юу ярьж илаа? Яана ярьж байсан юм мартсан шүү. Тэгээд энэ хүмүүс баян хүмүүс байдаг. Баяжсан байдаг. Ихэрлийн замлыг хөөсөн, Twin Flames University сургуулийг хөөсөн хүмүүс баяждаг, эрүүл болдог, хамглан болдог. Ингээд айгүй гоё инрэнгүй болдог. Бусад хүмүүсээсээ харьцуулах юм бол арай юм гигэн болдог. Одоо гигэнийг та юу гэж ойлгож байна? Хүснээр ойлгож болно. Тэгээ гигэн болдог. Тэгсэн хэрнээ энэ хүмүүс нэг зүйл амар дутагдж байгаа анзаарагддаг. Тэгээд энэ дутагдж байгаа зүйлийг би Jeff Shelley гэх гүрүү нараас нь хүртэл айгүй ойр орхон мэдэрдэг. Энэ дутагдж байгаа зүйл нь ганцаардл найз нөхөд гэр бүл гэдэг ч юм уу айгүй гоё юм бужигнсан том гэр бүл дутагддаг. Яг хоо Twin Flames University хүмүүсүүд ингээ бүгдээрээ айгүй дотн нэгэнтэйгээ найзалдаг. Тэгээ жилдээ нэг удаа ч юм уу ивент зохиогоод уулзаад хангаатлцдаг гэдэг ч юм уу. Тэгээ ингээд бүгдээрээ мөнгөтэй хүмүүс шүү дээ энэ ч одоо. Тийм тэгсэн хэрнээ ингээд нэг юм сони ганцаарцсан нэрэг байдаг. Ууг нь бүгдээрээ өөрсдийнхөө төгс сайн ажилтаа хамт байгаа тий их нөхөртэйгээ хамт байгаа. Тэгсэн хэрнээ л юм ганцаардлын нэрэг мэдрэгддэг. Тэгээ би ч гэсэн энэ ганцаардлыг мэдэрч үзсэн, мэдэрдэг. Энийх нь учрыг нь би олсон. Ойлгосон. Энийн учир нь Soul Family юм байна лээ. Soul Family гэдэг нь сүнсний гэр бүл гэж ярьдаг. Soul Tribe буюу сүнсний омог гэдэг ч юм уу тий гэж бас орчуулагддаг ийм зүйл байгаа. За тэгээд Soul Family, Soul Tribe гэдэг нь юу юм бэ? Тэгээд энэ зүйлээс болоод яагаад хүмүүс ганцаардаад байна вэ гэдэг тэгэхээр энийг тайлбарлах болохгүй. Soul Tribe, Soul Family гэдгийг одоо энгийнээр тайлбарлах юм бол нэг компанийн гэдэг ч юм уу нэг компанийн гэж бодож болно. Зүүрлэж бодож болно. Одоо жишээлбэл та Microsoft гэдэг компанид ажилладаг болвол тэр тухайн компанид ажиллаж байгаа бүх хүмүүс нийтээрээ гээд нэг Soul Tribe шиг гэж төсөөлж та болно. Гэтэ Microsoft-ийн компанийн Soul Tribe бол биш. Ер нь бол байх магадлал айгүй бага. За шал өөрөөр яриа би айгүй буруу яриад тах шиг байна. За одоо жишээлбэл Pineapple Apple биш Pineapple гэдэг компани байлаа гэж үтэй. Тэгээ Pineapple гэдэг энэ компани бизнесийн болон зорилго нь ерөөсөө хам барахцаа гэдэг жимсийг дэлхийд хөргөх гэдэг ч юм уу те дэлхийд даяар түгээх гэдэг ийм зорилготой компани лаа гэж үтэй. Тэгэх юм бол энэ Pineapple гэдэг юунд компанид ажиллаж байгаа хүмүүсүүд нь бүгдээрээ Soul Family, Soul Tribe-уудын гишүүд байх юм бол энэ компани хамгийн best дээр байдаг. Угаасаа тийм байх ёстой. Угаасаа энэ компанид ажиллаж байгаа Pineapple гэдэг компанийн Pineapple-ийн Soul Family гэр бүлийн гишүүд энэ ажлыг хийхгүй бол яг хамгийн best дээр хийж чадахгүй боломжгүй. Best дээр байх боломжгүй гэсэн үг. За тэгээд энэ компани дотор ч одоо юу нэгаа те одоо за CEO мэдээж удирдагч нь байгаа, санаачлагч нь ингээд visionary нь байгаа те ингээд компани урагшаа чирч явдаг. Хүн нь байгаа, дотор менежер байгаа, бичиг баримтын зохицуулдаг, accountant Нябон байгаа. За admin task гэдэг хүмүүсүүд нь байгаа. За тэгээд ажлынхныгаа хоололж өгдөг тогооч нь байгаа те эсвэл та юу гэдэг. За тэгээд хам борохцоог ship хийдэг. Олон улсад хам борохцоог түгээх зорилготой компани юм чинь тэрийг shipэлдэг. Shipping department нь байгаа гэд. Энэ бүх зүйлсийг ингээд хамтдаа яг гоё яг ингээд төгс хамтарч хийдэг хүмүүсийг Soul Family гэж нэрлэнэ. Төгс гар хамтардаг хүмүүсийг Soul Family гэж нэрлэнэ. За одоо энэ дээр би өөрийнхөө жишээ хэлэх юм бол илүү төхөм ойлгомжтой болоод эхэлнэ. Миний жишээн дээр болохоор би YouTube хийдэг. Тэгээд миний өдөр тутамдаа хийж байгаа ажил нь таруу уншлага хийдэг. За тэгснээ бас юу хийдэг хүн байгаа даа шүү дээ. Коучинг энэ төр хийдэг хүн байгаа даа. Гэхдээ энэ зүйлсийг би хийх ёстой биш. Миний ажил биш байхгүй юу? Миний амьдралын зорилго биш.
Энэ хиний амьдралын зорилго вэ гэхэлэр миний Soul Family-гийн хин нэгэн гишүүний амьдралын зорилго. Гэхдээ тэр яг энийг YouTube-ыг хийгээд таруу бичлэгээ ингээ те олон түмэнд хүргээд энэ ажлыг хийх ёстой Soul Family-гийн гишүүн маань нэгт хинбэ гэдгийг бид нар мэдэхгүй, хинч мэдэхгүй. Хоёрт мэдсэн ч гэсэн яаж чадахгүй. Яагаад гэвэл тэр хүн өөрийгөө ч танихгүй, юугаач танихгүй төөрөө явж байгаа. Яагаад бол яг одоо нийгэмд ихэнх хүмүүс төөрөлтийн байдалтай, унтаахай байдалтай гэдэг ч юм уу те. Юу амьдралын зорилгоо бодох мантай тэр цаан ч магадгүй мансуурлалт дондолтын асуудалтай тэмцэлтжиж болцсошгүй, магадгүй хин нэгний онцгүй хүнтэй суудсан гэрэлцэн тэгээ тэр хүндээ дарангуулагддаг асуудалд оролцсон байж магадгүй. За арай дөхөм ингээ асуудал гэдэг юм бол манай энэ YouTube бичлэгийг маань хийж өгөх зорилттой Soul Family гишүүн маань магадгүй өөр ширний асуудалд орсон. Өдрөөс өдөрт хоолоо яаж олноо, дээврээ яаж олноо гэдэг ийм асуудалтай явж иж болцсошгүй тий. Ямар ч асуудалтай байсан бай хамаагүй энэ гишүүн маань олдохгүй боломжгүй, ажиллаа их боломжгүй байгаа. Төөрцөн хаа нэгэн газар явж байгаа. Тэгэнгүүт ажлыг нь би өмнөөс нь хийж байгаа гэсэн үг. Яагаад биш гэж те. Тэгээ манай хүн өөрөө бэлэн болоод эрүүл болоод ангаах талаа дахиад хэдэн нас явах юм байгаа те. Дахиад хэдэн удаа мэдлэх хэрэгтэй ч юм байгаа мэдхгүй. Тэгээ тэр хүртэл нь тэгэл ингээл Soul Family-гийн гишүүд нь бэлэн болоогүй гишүүдийнхээ ажлыг ингээл өмнөөс нь туртай дурамжхан ингээл хийгээл зохицуулаад явж байдаг. За миний яг амьдралын зорилго болохоор юу гэж тайлбарлах юм бэ? Миний амьдралын зорилго нь юм бүтээх, өөрчлөлтийг авчрах, хүмүүсийг сэрээх гэдэг ч юм уу те. Ингээд шин санаа оруулж ирэх. Юмыг evolution-д оруулах. Ингээд гаццсан, боогдсон байсан юмнуудын блокийг арилгаад тэгээд сайхан урсгалыг чөлөөлж өгөөд, нэгт урсгалыг чөлөөлж өгөөд, хоёрт нь тухайн урсгалын зүйлсийг дараагийн шүтэнд нь хүргэж өгөх нь бол миний ажил байгаа. Энэ бол яг миний амьдралын зорилго мөн би ингээр дуртай. Одоо урлаг, зураг зурхтай ч гэсэн. Тэ ингээд юу зурх дуртай гэж жоохон шинэлэг юм гэдэг ч юм уу. Тэ ингээд жоохон хүмүүсийг чичрээсэн, сэрээсэн дайрхсан юм зурх дуртай. Тэгээ юм ярихтаа ч гэсэн ингээд жоохон сонин гаж ярьдаг нь болохоор тэ бусад хүмүүст ингээ яаж ярьчулт юм бэ штэ гэдэг ингээ жоохон ярих химнэлийг нээж өгөх зорилттой гэдэг ч юм уу. Гэхдээ Монголын төвшөнд ингээд ярих химнэл гэдэг зүйл тогтворж байгаагүй. Ийм нийгэмд ч шууд ингээ шинжилтийг оруулж ирээ гэхэлэр ингээ болохгүй буруутаад байгаа байхгүй тий. Би ямарваа нэг юмд ингээ шинжилтийг оруулж ирэхийн тулд эхлээд ямар нэг ингээ анхдагч зүйл нь үүссэн байх хэрэгтэй зү тий. Одоо юу гэдэг би одоо хам барахцаа гэдэг зүйлийг эволюцэнд оруулаад мам барахцаа болгож хувирахын тулд тэр хам барахцаа гэдэг зүйл нь эхлээд үүссэн байх хэрэгтэй байтал миний Soul Family-гийн хам барахцааг нүсгдэг хүн байхгүй. Тийм учраас би ингээд хам барахцааг нь үйлдвэрлэдэг ажлыг ингээд хийгээд байна л гэсэн. Тэгээд ингээд миний хийж байгаа ажилгүй яах вэ дээ гэд тиймэрхэл ажил болоод байгаа гэсэн үг. За тэгээ миний бас өөр амьдралын зорилго бол expression буюу илэрхийлэмжинд амар дуртай. Гэхдээ энэ expression гэдэг зүйл нь ганц миний амьдралын зорилго биш. Яг манай компанийн амьдралын зорилго юм шүү. Компанийн зорилго бахаа гэж би таамаглаж байгаа. Миний Soul Family Tribe-ийн гишүүд байхдаа гэж бодсон хүн болгон таамаглаж байгаа хүн болгон ер нь айгүй юм expressionist хүмүүс байдаг, expressive хүмүүс байдаг. Өөрсдөө айгүй илэрхийлэх туртай, урлагаар, стилээр, фэшнаар, айлгүй байдлаар бие авч явж байгаа байдлаар өөрсдөө илэрхийлэх айгүй туртай хүмүүс байдаг. За тэгээ эсвэл одоо кино хийдэг гэдэг ч юм уу тэгээ кино дуу хөгжим хийдэг, урлаг бүтээдэг ингээ хүмүүсийн чихнүүдийг ингээ баясгасан юм хийдэг, эсвэл ном бичдэг гэдэг ч юм ингээ дандаа ингээ илэрхийлэмжтэй холбоотой хүмүүс байдаг. За бас тэгснээ сүнслэг зүй сонирхдаг ангаалт туртай хүмүүс байдаг. Бүгдээрээ яг ийм түгээмэл шин чанаруудтай. Тийм ээ тэгээ бүгдээрээ ерөн жоохон ажилсаг талын хүмүүс байдаг. Залхуу назгаа биш ингээ нэлээд ажилсаг ингээ жоохон баг workaholic юм шиг те. Ийм хүмүүс байдаг. Тийм тэгэхээр expression буюу илэрхийлэмж гэдэг нь яг миний сони амьдралын зорилго гэхээс илүүтэйгээр манай миний Soul Tribe амьдралын зорилго юм болов уу да гэж би хардаг.
Тийм ээ. Тэгэхээр soul tribe надад ойлгомжтой болоод эхэлж байгаа болов. Тэгэхээр ингээд яг нийгэм айгуу гоё эрүүл байсан бол тэ нийгэм тийм муухай асуудлууд байхгүй байсан болвол сон гэд хүн сайхан soul tribe-ийнхаа гишүүдтэйгээ хамт энэ YouTube-ийн ажлыг хийн, хамт таруу ажлыг хийн. Тэгээ амар гоё хантай, амар гоё ингээд тэ компаниараа ингээд сайхан хангалтдаг, уулздаг тэгсэн ингээд хамт ажил хийдэг ингээ амар гоё явах ижи тэгтэлэх боломжгүй. Одоо жишээлбэл манай soul tribe хий нэгэн гишүүн нь YouTube-ийн therapy card-ийн тараа бичлэгнүүдийн нүүр царай нь болдог гэдэг ч юм уу те ингээ сайхан сайн байна уу манайхаа ингээд амар гоё хоолоогоор ярьдаг ч юм уу те ингээд нэг ийм хүн байх байсан бай сони оронд байх байсан байж гэтэл тэгээ тэр хүний ингээд хоолойч гэсэн хүмүүсийн сэтгэлд нь яг зөв хүрээд нөгөө нь хэлэх гэж байгаа юм ч гэсэн яг голыг нь онж ингээд айгүй гоё хэлж мэлж чаддаг тийм нэг гишүүн байгаад гэтэл тэр хүн гишүүн хин ч юм байгаа хаан ч юм байгаа мэдэхгүй. Тэгээ тэр мэдэхгүй тэгээд тэр коучинг ангаалт тэр анхаардаг бас нэг soul tribe-ийн гишүүн бас байгаа. Тэр гишүүн маань байхгүй болохоор би өмнөөс нь коучинг ажлыг хийгээ одоо. Тэгээ тэр коучинг хийх ангаалтыг хийх гишүүн маань болохоор би ч одоо коучинг дээр ямар шүүмжүүд авдаг лээ. Хүмүүс миний ажил бие бариад байгаа юм шиг санагддаг. Би коучинг хийнгүүд хичнээн миний коучинг айгуу сайн имплементтэй ундаг байна гэж хүлээж авдаг ч гэлээ ингээд нэг шүүмжтэй талын хүмүүс миний хажууд ингээд жоохон бие бариад байгаа юм шиг санагддаг. Сүрдээд байгаа юм болов уу эсвэл ингээд айд юм болов. Харин тэгэхээр тэр коучингийг хийх зорилттой soul family гишүүн маань зүгээр л байгаагаараа зөөлхөн гэдэг ч юм уу ингээл зүгээр л айгуу энэс нүүр цараа гэрэл цацруулсан тэгснэ. Хинч бас ингээ ирээд ингээ те тэврээд уйлаад коуч минь гэдэг ингээ уйлаад ирж болохоор гэдэг урайлангуу авраатай гэдэг ч юм уу ийм зөөлхөн хүн байгаа байх. Тэ би ч өөр ямар ажил хийдэг вүлээ. Тэнгүүт энэ хүмүүстэй би яаж ажиллах вэ гэдэг тэгэхээр одоо тароо бичлэгийг хийж байгаа хүнд нь болохоор эдитор гэ бас бичлэгийг эдитэлж өгдөг арай программист төрлийн хүн байгаа байх. Тэнгүүд би энэ хүмүүсийн бүгднийг нь хийсэн юм харж агаад за одоо бүгдээрээ ингэж шинжилээ. Энийг ингээд энэ зүйлсүүдийн блоктой болсон байна. Одоо YouTube дээр тароо pick card хийхээ болоод арай өөр бизнес модель руу шилжээ гэдэг ч юм уу те ингээд би ингээд шин санааг нь гаргаж өгөөд ингээд хувьсгаад хөгжүүлээд явах нь болохоор ингээд миний амьдралын зорилго байгаа байхгүй юу. Тэгээд би одоохондоо зөвхөн өөрийнхөө бизнес дээр өөрийнхөө хийж байгаа юмнууд дээр л тэгж чаддаг. Гэхдээ амар удаашралтай яагаад гэвэл би чи ингээд эхлээд өөрөө миний soul family-гийн хийнэ гişүн хийгээ бэлтгэсэн байх хэвээр юмн дээр нь би эволюцийг оруулж явах хэрэгтэй байдаг бол би өөрөө эхлээд коучинг хийж үзэж байгаа. Өөрөө эхлээд тараа бичлэгүүдээ хийж үзэж байгаа тий. Тэгчээ дараа нь тэр нэг хэдэн сар болж байгаа, хэдэн жил болж байгаа амар удаашралтай ингэж явж яснаа нэг юм болоод тэгээд нэг юм би окей би одоо өөрийнхөө амьдралынхаа зорилгыг гүйцэлдүүлж болох нь гээд чааваас ганцаараа тоглож байгаа хүүхд шиг өөрийнхөө л ингээ бизнес дээр шинжилэлтэй хийгээд ингээл амьдарч байна дөө. Тэгэхээр ингээ энэ талаар айгүй гонигтай байдаг хүмүүс ер нь байдаг. Тэгээ ялангуяа гэхэр төлтөөгөө нийлээд амьдралаас хүсэх боломжтой юмнууд ингээ дуусаад ундраад бүгдээрээ араасаа биелээд ингээ дууссныхаа дараа яг soul family хэрэгтэй байна да гэсэн. Тэгээ soul family байхгүй байгаа хоосон орон зай ингээ илүү тодорч мэдрэгдэж эхэлдэг. Яагаад гэвэл сайхан хантайгаа учирчих юмсан, миний түнл юмтайг учирчих юмсан гэж лалалаа явж хахад чи юу soul family бодох те ингээ юу ингээд хин нэг өгүүлээд байгаа анзаарах байтугай ингээ анзаарах мантай гэдэг лөө. Анзаарах боломжгүй ингээ явж ахна шүү дээ те. Тийм. Тэгээ би яг бичлэг хийгээд дуу хоолой хүмүүст төргөх зорилго амьдралын зорилго надад уг нь байгаа бах өгдөл нь байгаа бах. Гэхдээ яг одоо энэ ягаан үрдэ хийгээд сууж байгаагаараа биш. Одоо манай soul family гэх бүгдээр ингээ сайхан яг тогтсон байдлаар хүмүүс ингээ тассан байдлаар хүмүүст аягүй хайтайхан үрдэг байдлаар бичлэг хийж яхад нь би жоохон сэдв хадварчлаа. Гэхдээ би буцаад нөгөө soul family өөрийнхөө сэдв ярьж байгаа шүү. Тэгэхээр манай soul family гişүүд яг сайхан бичлэгүүдээ ингээд хийгээд хүмүүсийн чихэн наалтдаг эвтэйхэн бичлэг хийгээд тэгээд үзэгчд ингээд жоохон уйдаад эхлэнгүүт нь би орж ирээд ингээд хачаач юм яриад гэдэг ч юм уу тэгээд арай нэг байдлыг сонирхолтой болгож өгөх үүрэг надад байгаа байх. Тийм. Гэхдээ тэгээ яг ийм зүйл төр чинь те ингээд яг гацан голцсон жоохон уйдгартай болцсон юм дээр би орж ирээ сониач юм яраа те ингээд хүмүүс ингээд жоохон хүүе вау what the fuck гэдэг мэдрэмжийг
төрүүлээд тэгээд хүмүүс тэр нь гоёор тусахын тулд эхлээд энэ чинь нэг норм үүссэн байх хэвээр тийм үү ингээд таруу бичлэг гэдэг чинь ийм нэг норм байт юм байна. Сүнслэг талаар ярих чинь ийм нэг норм байт юм байна гэдэг нэг норм үүссэн байх хэвээр. Гэтэл яг одоо нийгэмд тэр норм нь үүсээгүй байхад би ингээд ийм хачин жигтэй юм ярангууд ерөөсө хинт ч наалтахгүй байгаа, хинт ч гой санагдахгүй байгаа. Яг цөөхөн appreciate гэдэг цөөхөн ойлгодог хүмүүс байж болно. Гэхдээ манай бизнес ингэж манай хампаар ингэж явах ёсгүй байхгүй тийм. Soul family гişүүд нь байхгүй байгаа. За тэр үүргүүдийн талаар сони амьдралын зорилго гэж юу вэ гэдэг энэ чинь ингээд орохгүй болол би өөрийнхөө би сэдвүүдээ өөрөө жоохон хямгтай ойлгохгүй болохгүй байх гэж бодож байна. Би буруу бодож иж болцсошгүй. Чатгаараа чөлөөтэй яриад хамаагүй сэдв мэдвэ ингээ хамаагүй яриад хойлоод бантаа утгаад ингэж ярих нь гой санагддаг хүмүүс ч гэсэн байж болцсошгүй шүү дээ. Мэдэхгүй байна. Хаяанда учраа олон доо. За тэгээд fuck би юу ярьчихлаа. Юу ярьчихлаа. Тэг ягаан урд. Тийм би ягаан урдыг хийж гэсэн. Ягаан урд дээр ярих болсон шалтгаан нь болохоор миний Сонба ихэр сахиус гэдэг YouTube channel дээр би жоохон нэлээд профессионал гэдэг ч юм уу ингээд айл болохоор ингээ олон хүн намайг ойлгож болох хууц цаар байх би явж явахгүй болдоггүй. Энэ нь одоо view үзэгчтэй хандлт авахын тулд бусдад таалагдахын тулд гэхээсээ илүүтэйгээр зүгээр л миний тэр таруу уншлагуудыг сонсомоор байгаа хүмүүсийг хүндэлж байгаагийн үднээс л би яг бие зүв авч явах хэрэгтэй байдаг. Ингээ хүн чинь ирээ за таруу уншлага сонсчий, сахиусны мессежийг сонсчий гэд ингээ хүмүүс чинь ирж байгаа шүү дээ тий. Тэгээд тахт нь би ингээд миний характер л юм байхгүй юу гэд ингээ өөрийнхөө зүтгээд ахаар амар буруу санагдсан. Тэгээд тэр Сонба ихэр сахиус гэд сувгны гол утга учир нь хүмүүс сахиусны мессежийг хүргэх. Сахиус маш олон сахиусууд ингээд дуу хоолойгүй тэг ингээд хэцүүдсэн байдалтай байдаг. Хайртай хүндээ юман сонсолчих юмсаа ингээ хайрт янжинд боломдаа ингээд хэлчих юмсан да гэсэн сахиуснууд ихэнх нь байдаг 99%. Тэгээд ягаад гэвэл сахиустайгаа ярилцах чаддаг юм байхгүй тий. Сахиусны хаялыг ойлгодог юм байхгүй. Тэгээд энэ ажлыг би одоо YouTube-ээр хийдэг Сонба ихэр сахиус гэдэг энэ сувг дээр сахиусны мессежийг хүргэж өгдөг. Сахиусны хүмүүст хэлчих юмсан мэдэгдүүлчих юмсан гэсэн юмыг хүргэж өгдөг. Ийм утгатай сувг байхгүй юу? Тэгэхээр тэр сувг дээр би ингээ хамаагүй замбраагүй гэд миний зан ажлын юм гэд ингээ хамаагүй яг ярьж болохгүй. Тэгэнгүүт ягаан үрд дээр болохоор ч ягаан үрдийн утга учир нь зүгээр л би өөрийнхөө ярмаар байгаа сүнслэг сэдвтэй зүйлсийг ярих хүмүүстэй жоохон connect хийх тэ өөрийгөө таниулах гэдэг ч юм уу ингээд арай жоохон дотн байдлаар connect хийх гэсэн юм суурьтай сувг учраас энэ ч бол хамаагүй fuck mac гэж ярьж болж байгаа. Хамаагүй чөлөөтэй ажиллаж байгаа. Тийм учраас би сувгуудаа ингээд ялгсан байгаа шүү. Сонба ихэр сахиус тэгээд ягаан урд гэдэг энэ хоёр сувгууд ялгаа нь тийм учиртай байгаа. Тийм байна. Тэгээ миний сонгийн хүний зан характер бол жоохон сонин штэ. Ер нь би жоохон сонин хүн. Сонба ихэр сахиустар айгүй айтайхан бие авч яваад байдаг болохоос ш миний байгаа бодол жоохон сонио гаж ч юм шиг сонин ч юм шиг те. Жоохон сонин хүн. Тийм байна. Окей. За тэгээд Soul family гişүүд. Тэгэхээр Soul family гişүүд Soul tribe-ийн яагаад юм асуудалтай байгаа юм бэ? Яагаад хамтдаа байж чаддаггүй юм. Тэг ингээ яг яатсан бэ гэдэг талаар одоо сайхан жоохон рүү орж ярилцаж эхлэе. За тэгэхээр Twin Flame харилцаа тайлбарлахгүй болохгүй энийг ойлгохын тулд Twin Flame харилцаан дээр хүмүүс уучраа олдоггүй байсан. Twin Flame ихэр дөлтөөгөө учирдаг тийм ингээ сайхан дотн санагддаг, хантай санагддаг. Үнэхээр ингээ нас олон жилийн турш олон нас дамжуулан таньдаг байсан юм шиг санагдсан. Ингээ яг гоё өөрхө төгс сантайгаа хүмүүс учирдаг. Учирсныхаа дараа уучраад нэг хэсэг сайхан байжгаад тэгээд нэгнийхээ шархуудыг сэдрээгээд нэгнийгаа триггердүүлээд ингээ салчдаг. Тэгээ хүмүүс яах учир болдоггүй байсан. Тэгээ ер нь ихэрдүүл гэдэг чинь ингээл нийлээд нэг юм ойлгочоо салчдаг харилцаа юм шүү дээ гэж боддог хүмүүс түгээмэл байдаг. Тэгэж бодхоос ч арга байхгүй. Гэтэл учир нь юу байсан бэлээ шүү дээ тий. Толилтын хууль. Учир нь хамаг учир нь толилтын хуулинд байсан байж таарж байгаа тий. Ихэрдүүл гэдэг нь таны
өөрийнхөө амьдралтаа зовлон дууддаг, өөрийнхөө амьдралд цадаа болдог, өөрийнхөө аз жаргал, өөрийнхөө амар амгаланд амар амгаланг оруулж таны амьдралд амар амгалан аз жаргалыг оруулж ирэхэд садаа болдог нөлөө блокнуудыг ингэж цэвэрлэж өгөх зорилттой, ангааж өгөх зорилттой, ингэснээрээ таны амьдралыг амгалан аз жаргалтай болгож өгөх зорилттой ийм харилцаач ихэр төлөв харилцаа байгаад байгаа тий. Тэгээд мэдээж хүн болгон амар амгалан аз жаргалтай байхын тулд хань ижилтэйгээ байхгүй болохгүй. Тэгэхээр энэ хань ижил ихэр төлөвгээд хүн нь таны аз жаргалын амар амгалан блоклдог, аз жаргалтай блоклдог зүйлсийг ангаачаад өөрөө гараад явах үүрэгтэй биш, өөрөө үлдэх үүрэгтэй. Тэ? Үлдэх үүрэгтэй хүмүүс аахгүй юу? Таны амьдрал байх ёстой үүрэгтэй хүмүүс. Тийм. Тэгээ хүмүүс болохоор нөө толилттой хуулийг огт мэддэггүй байсан, мэддэггүй хүмүүс одоо ч гэсэн байгаа. Гэтэ одоо талент дасгал энэ төргээ зүс дэлгэрч эхэлж байна, тэ яригдаж эхэлж байна. Дээр үс чи карма үлийн үр гэж ярьдаг байсан. Ингээ үлийн үр ихтэй бол та шийтүүлнэ л гэж ярьдаг ойлголттой. Тэгэхээр ингээд ихэр дул нь ирээд таны триггерийг хөдөлгөөд ангу шийтүүлээд байгаа юм шиг тий. Ингээд ийм ингэж хүлээж авдаг хүмүүс зөндөө байгаа. За тэгээд ихэр дулын харилцаан дээр дэлхий дээр Jeff Shalia гэдэг гүрүү нар яг ихэр дулын дэлхийгээс ямарваа нэгэн юмыг сурах гэж биш. Зүгээр дэлхий дээр 100% сургаалыг авчрах гэж хурж ирсэн гүрүү нар гэ байгаа. Тэг яг тэр хүмүүс хувийн дэлхийгээс сурдаг юм байгаа л байх. Тэр нь гэхдээ бидний асуудал биш. Голцоо тэр хүмүүс дэлхий дээр бууж ирсэн шалтгаан гэдэг тэгэхээр өөр гаргаас дэлхий дээр бууж ирэх мэдлэг шаардлагагүй хүмүүс дэлхий дээр бууж ирья гэд. Тэг хинэж зарлагаар юм байгаа. Эсвэл өөрсдийнхөө хүслээр ч юм уу. Бууж ирээд за хүмүүсийг хосуудтай нийлүүлмээр байна. Энэ дэлхий гэдэг гаргийн хүмүүс арай л ганцаардаад байна. Арай л ганцаардаад удлаа. Ихэр төлөхийн учрыг олохгүй байна гэд дэлхий дээр бууж ирсэн байдیں۔ Тэгээд энэ хүмүүс толилтын хуулийг олж нэгээд тэгээд хүмүүс толилт засгалыг зааж эхэлсэн. Ихэр төлөлийн харилцаагт чи ийм учиртай байхгүй, тийм учиртай байхгүй энэ чи ингээд таны зовоох гэсэн биш байхгүй юу? Ийм. За тэгээд ангаахын тулд толилт засгалаа хийх болно гэд зааж өгсөн. Тэгээ зааж өгсөн чинь нэрээ ихэр төлөд нийлж эхэлсэн тийм ингээд нийлсэн зөндөө ихэр төлөд байгаа. Зөвхөн энэ Jeff Shalia хоёрын зааж байгаа сургаалыг нь сонсоод талент цахлыг нь дагаж чигээл ихэр төлтөөгөө нийлждэг хүмүүс амар олон байгаа. Амар олон. Өөр юм илүү дутуу юм их шаардлагагүйгээр зөвхөн нэгт сургаалыг сонсно, хоёрт сургаал буюу судалгааг нь сонсно, хоёрт талент цахлыг ингээл ихэр төлтөөгөө нийлждэг юм гоё формула гараад ирсэн байгаа. Ийм айгүй үр дүнтэй, амархан, ажилдаг хинч хийж болдог юм сайхан формула гараад ирсэн байгаа. Тэрний ачаар одоо ч хүмүүс ихэр дултайгаа нийлдэг болсон байна шүү дээ тий. Тэгээд би бол Jeff Shalia байгаагүйсэн бол би бол өөрийгөө ихэр дултайгаа нийлэхгүй байх байсан гэж боддог. Яа тэгвэл миний сонголтууд арай л юм зовлоныг арай л их сонгодог, зовлондоо дуртай гэдэг ч юм уу ийм сонголтууд надад зөндөө байсан. Тий. Яг уу ийм сургаалгүйгээр талент цалгүйгээр ихэр дултайгаа нийлждэг хүмүүс байдаг. Тэр хүмүүсүүд нь яг уу те тэгээд ингээд амьдралын ирэхээр ойлгох юм ойлгоод ойлгохгүй ингээд ингэж явж ирсэн аа тэгээд ихэр дултайгаа нийлждэг хүмүүс байдаг. Би бол бүр ингээд үнэхээр ингээд мэдсээр ээжиж ингээд зовлон сонгодог, стрессийг сонгодог төрлийн хүн байсан учраас би бол ихэр дултайгаа нийлэхгүй байсан. Сургаал ингээд заавал сурж ийж те талент цал хийж иж нэгтгэх сургаагүй төрлийн хүн бол би мөн байсан. За тэгэнгүүт Soul Tribe буюу Soul Family тал дээр болохоор ийм гүрүүнэр байхгүй. Дэлхийд дээр яг одоо ийм гүрүү байхгүй, багш байхгүй. Гэт яг Soul Tribe гэдэг чинь яг яаж ажилдیں, ямар шалтгаантай байдیں гэдгийг ингэж тайлбарладаг хүн байхгүй. Бүгдээрээ ингээд туршаал ингээд юу гэнтэй дондогноод явж байгаа. Ингээд чаавас учраа олох гол дондогноод явж байгаа. Тэгээ хамгийн хэцүү нь Soul Family гişүүд нэгнийгаа таньдаг. Нэгнийгаа таниад амар гоё нөөлөгтэй хантай санагддаг. Ингээ хангаатлаад найзлахаар хамгийн гоё жүүсээ санагддаг. Хамгийн гоё шүүслэг санагддаг. Тэгээ ингэж явж ийснаа эрт орой цагт хөвчлэн нэлээ эрт хэдхэн сарын дотор амар хурцаар нэгнийхээ дургу хүргэдэг. Soul Family гişүүд. Ингээ дотносох тусам ингээ улам хүчтэйгээр нэгнийхээ дургу хүргэдэг. Тэг ингээ үнэхээр ингээ нэгнийхээ аазгаа хөдлөгдөг. Тэгээд бүр ингээ нэгэн лүүгээ ингээ чи юм уу ингээ мах чи ингээ шүдээ зууж байгаа ингээ бүр ингээд ярих дээр хүртэл тулдаг те ингээд бүр нэгнийгээ үгээр идэх дээр тулдаг дотносох тусам. Тэгэхээр Soul Family гişүүдтэйгээ дотносох хэцүү. Бараг дотносохын оронд ингээд жоохон зайтай байгаа те ингээд жоохон холоос ажиглаад явж явах нь зүгээр байгаад байгаа. Яг одоогийн нийгмийн түвшинд. Тэгэхээр өмнө нь ихэр төлөв тийм байдаг байсан шүү дээ те. Тэгсэн чинь тэгээд Soul Family гişүүдийн асуудал дээр толин дасгал хийхлээр ихэр төлийн харилцааг ангаадаг шиг толин дасгал нь
soul family сүнсний гэр бүлийн асуудлуудыг ангааж чаддаггүй. Ихэр төлөлийн хоёр гишүүд одоо ингээ муудалцаад салаад те ингээ нэгэнтэйгээ нийлж чадахгүй болох үед нь толин дасгалыг хийхлээр яадаг вэ гэхээр хоёр тэр тухайн хүмүүс хувь хувьдаас амгалан болчдөг хэрнээ гэ буцаад нэгэнтэйгээ нийлэх, буцаад нэгэнтэйгээ харьцах, буцаад нэгэнтэйгээ хамт юм хийх гэхлээр нэг л наалдацгүй нэг л биш хിവэрэ байгаад байдаг. Тэр гомдлыг нь тайлж болж байгаа. Гэхдээ тэр гомдлоос нь цаанаага нэг л энэ чинь нэг л юм болохгүй байна. Нэг л юм таарахгүй байна. Хоёулаа нэг л учруулахгүй байна гэсэн мэдрэмж нь арилдаггүй. Тэрийг нь толинцгал ангааж чаддаггүй. Тэгээ ихэр төлөвүүдийн хувьд ч нөө ихэр төлөвүүд адилхан сонголтыг гаргадаг нэг сүнстэй биетүүд юм чи. Одоо юу гэх нэг сүнс нэг ухамсарыг шеэрлдэг биетүүд юм чи. Нэг нь ганцхан толинцгал хийчингүүд нөгөөх нь бас давхар ангаадаг. Тэгээ тэр хоёрын сонголтууд нь жигдрээд тэгээд за ямар ч асуудал тохиосон бай хоёлаа эвтэж болох юм биш тэгээ. Яаж ч хоёлаа нэгэндээ муухай үг хэлжсэн хоёлаа ч окей гэж болох юм биш тэгээ. Тэр асуудал ч юу ч биш юм биш тэгээд. За хоёлаа найзлыг ингээд хөтөлцөд явж болдог ихэр төлөвд толинцгалаар бол ихэр төлөв ямар ч асуудлыг ангаж болдог байхгүй юу. Дөрвөн алхам дотор. Ихэр төлөв таны хараар тавьсан уу? Ихэр төлөв өөр хүнтэй хөвгтэй болсон уу? Ихэр төлөв таны мөнгийг хулгайлаад олсон уу? Хамаагүй. Дөрвөн алхам дотор ангаж болдог. Юу ч л юг ангаж болдог амар юм гоё. Тэгэхдээ тэр хүртлээ гэдэг таны араар тавих таны ингэж амар хохирох төрө тулж байна гэдэг нь өөр бас та жоохон бодох хэрэгтэй асуудал. Яагаад таны ихэр дэл таныг ингэж байна гэхэлэр та өөрийгөө ингэдэг гэдэг ч юм уу те. Летерсэд идаажс миний хаалттай ихэрлийн ашиглалтаас үргээд хаалттай групп ороод судалгаасаа хийж иж ин бол ойлгох хэрэгтэй зөвлөшөөдөл итгэхгүй өнгөцгөө ойлгочих юм бол миний ихэр дэл намайг дарангуулт юм гэдэг ч юм ингээ буруугаар ойлгоод хадуураад явах боломжтой. Тэгэхгүй тулд миний ихэр төлөлийн ашиглалтаас үрг гэдэг энэ хаалттай групп ороод ч юм уу эсвэл Twin Flames Universe гэдэг энэ англи хэл дээр байгаа сургууль руу ороод судалгаагаасаа хийгээрэй. Ихэрлийн харилцаан дээр судлах хэрэгтэй зүйлсүүд зөндөө байгаа шүү. Тэгээ яг одоогийн төвшнийхаа байгаа гэдэг ихэрлийн зүйл харилцааг мэддэггүй байсан үеийнхаа төвшнөөрөө миний хэлж байгаа зүйлсийн мэдээллүүдийг хүлээж авал шал буруугаар ойлгох болно. За тийм ээ disclaimer ингээд дуслаа. Тэгэхээр Soul Tribe-ийн гишүүд дээр толин дасгал үйлчлдэггүй. Яагаад ч юм үйлчлдэггүй. Яагаад юм гэхэлэр бүүмэд. Тэг юу үйлчлэх юм гэхэлэр бүүмэд. Энийг нь заадаг хүн байхгүй. Эний учрыг нь таасан байхгүй. Тийм байгаад байгаа. Тэгээд бурхан сахиусууд нь яагаад дэлхий дээр Soul Tribe-ийн зүйлсийг тайлбарлсан, учрыг нь олж өгсөн хүмүүсийг явуулдаггүй юм бэ? Тэг яагаад юм гүрүүнэрийг явуулахгүй байна вэ? Гэт ийм асуултыг дэвшүүлээ бодоод үзэх юм бол миний таамгаар энэ буруу ажиллацчихгүй. Тэгэхээр Soul Tribe-ийн тал дээр зөв мэдээлэлтэй хүн байхгүй. Дандаа таамагуд л байгаа гэж бодож байна. Тэгэхээр би ерөөсөө энэ талаар инээс цааш зөв мэдээллийг хүргэх боломж байхгүй. Таамагийг л дэвшүүлэх боломжтой. Тэгээ миний дэвшүүлэх таамаг болохоор хүмүүс дэлхийд байгаа хүмүүс их өвчлөө таамагийн асуулт нь за би асуултаа шинээр хэлээ. Тэгээ асуулт нь болохоор яагаад Soul Tribe-ийг хүмүүсийг учрыг нь олуулдаг гүрүүнэрийг дэлгэрөө сахиус бурхад явуулахгүй байна вэ гэдэг юм асуулт байгаа. Энийх нь миний таамаг болохоор сонин таамаг болохоор сони ядаргаурж байгаа хэ уучлаарай. Йоо би айлгүй окей. За сонин таамаг болохоор god damn окей. Сонин таамаг болохоор дэлхийд дээр байгаа их хүмүүс эхлээд ихэр төлтөйг нийлж ээж дараа нь Soul Family асуудал яригдана. Яригдах учраас цаг нь болоогүй гэж тооцоод Soul Family сүнсний гэр бүлтэй нэгдүүлж өгдөг мэдээлэл, мэдлэг, сургаамжууд орж ирэхгүй байгаа болов уу? Тэгээ одоо 3 дугаар анги төгсөөгүй хүүхэд 7 дугаар анги хичээл үзэхгүй гэдэг шиг юм болов уу гэж би боддог, таамагладаг. Тэгээ яагаад ихэр төлтөйгөө хүмүүс эхлээд нийлэх нь чухал байна вэ гэхлээр ихэр төлтөйгөө энийг ойлгохын тулд бүгдээрээ сайхан ихэр төлтөйгөө нийлнэ гэдэг чинь ямар утга учиртай юм бэ? Ямар ач холбогдолтой юм бэ гэдгийг ойлгох хэрэгтэй. За ихэр төлтөйгөө нийлж гинэ гэдэг нь та өөрийнхөө учрыг ойлгож гинэ л гэсэн үг. Ихэр төлтөйгөө нийлэхгүй байна гэдэг нь та өөрийнхөө учрыг ойлгоогүй байна л гэсэн үг. За жишээлх юм бол би ихэр төлөлийн аян замналд гарахаас өмнө өөрийгөө урлагийн хүн гэж боддог байсан. Урлагийн хүн креатив хүн гэж боддог байлаа. За надад урлагийн чадвар байгаа юм бол байгаа, урлагийн сонирхол байгаа юм бол байгаа, креатив чадвар байгаа юм бол байгаа, авиас байгаа бол байгаа. Гэхдээ би урлагийн хүн мөн үү гэвэл биш. Ерөөсөө биш.
хэцүү. Намайг урлагийн хүн гэж хэлэхэд амар хэцүү. Гэт тэгж ярих юм бол би яг 2 дахь үзэсгэлэнгээ гаргасны дараа нэг бөөн жилөө энэ сон гэд миний наажихнэр дуудаж байгаа шүү дээ. Энэ сон гэд урлагийн сайхан бүсгүүдээ гэж ярьж ирсэн. Тэгж дуудах үед яа би бүр яаж кринжилсэн гэж бодож ийн гэбэр гэр амар кринж мэдрэмж төрсөн тэхүү. Ёо ингээ би ингээд үзэсгэлэн гоо урлагийн хүн амар кринж мэдрэмж төрж исэн. Тэгээ яг нэг яст нэлхийн ингээд айхлаарээ эсвэл кринжлэхээрээ тэг ингээд тухгуурахаараа ингээд толгоо ингээд ясруугаа ингээд хумаад авчдээ штэ. Яг тэгж байгаа юм шиг яг миний ингээд толгоо ингээд хүзүүргээ шигдээд ингээд амар муухай кринж мэдрэмж төрсөн. Тийм тэгэхээр урлагийн хүн гэдэг чинь юу вэ? Тэ урлагийн хүн, гоо зүйн хүн гэдэг чинь би урлагийн хүмүүсийг доош нээж байгаа юм биш шүү. Зүгээр л би урлагийн би биш, миний сүнсний зүйл биш байхгүй. Тэ урлаг гоо зүйн хүн, тэ салон гэдэг ч юм уу, тэ ингээ сайхан мейкап гэдэг ч юм уу, фэшны энэ хүмүүс чинь учир нь гол амьдралын зорилго нь утга учир нь ингээд амьдралт таашаалыг авчрах гэдэг юм кафег авчрах тэг ингээд амьдралыг ингээ өнгөлөг болгох утгатай штэ энэ хүмүүс чинь яг манай чирийн амьдралын зорилго байгаа байхгүй манай авчин гавьяат урлагийн хүн ээж ус гавьяаттай л үлээ яана ёо стоочлэр тийм тэгээд энэ хоёр амар том зүйлс бүтээсэн чирийн бүтээсэн зүйлсийг сонсож байгаагүй монгол хүн гэж юу нь бол байхгүй би тэгээд нэрийг хэлдэггүй яагаад гэвэл би айгу бардам чирийнхаа нэрийг ингээд ашиглаж би алдарт нэр төрөхгүй тий би хэрэг алдар нэр төрөх амжилтанд төрөх юм бол ганцаараа л болгоно чирийнхаа нэрэн дээр ингээд зогсохгүй мөрөн дээр зогсохгүй ингээд би бүр шийдсэн баг яага тийм учраас чирийнхаа нэрийг нэг амар хэлдэггүй гэтээ мундаг хүмүүс чирийн хийсэн зүйлсийг сонсоогүй монгол хүн гэж байхгүй тийм л яг жихнээсээ бүтээлч хүмүүс аахгүй бүтээлч урлаа тэгээ хүмүүст ингэж гоо кафег авчирдаг болохоор тэр хийсэн бүтээлүүдээ хийхдээ монгол хүмүүс ингээд монгол байна гэдгээ ингээд те би монгол хүн гэж бодох үед гой мэдрэмжийг хүмүүс авдаг байгаасаа да гэж бодоод бүтээл хийсэн гэж байгаа байхгүй юу. Ингээ те хүмүүс ингээд би монгол хүн гэж хэлэхээр ингээд те цээж дүрэн гой те ингээд би бол монгол хүн ингээд ингэж хэлэхдээ баярлалдаг байгаасаа да те ингээд гой таатай мэдрэмжийг авдаг байгаасаа да гэж бодоод бүтээл хийсэн гэж байгаа гэж надад хэлчихсэн. Тэгэхээр энийг яг ингээд таашаалын зүйл байгаа байхгүй тий урлаг гэдэг чинь. Тэгээ миний хийдэг зүйлсүүд болохоор ингээд хүмүүс ингээд хитрхи ингээд таашаалтаа ингээд донтоод хитрхи таашаал нь ихтэй ингээд хүмүүс ингээд назгаараа гингүүт нь би за би биш энэ биш шүү жоохон өөрчлөлтийг оруулж ирээ. Сэрээрээ ингээд алгаад ичдэг нь болохоор би байгаа байхгүй тий. Сэрээрээ босороо арай л назгаа шүү. Одоо за хөдлөё арай шинжилъя гэд юу таашаал ингээд ингээд нийгэмчин болохгүй шүү. Зовлонг нь олчаарэ гэд ингээд өөрчлөлтийг оруулж ирдэг хүн ингээд манайхны зорилго байхгүй тий. Тэгээ өөрийгөө илэрхийлж чадхаа болцсон гэдэг ч юм уу. Хитрхи тухусаараад өөрийгөө илэрхийлж чадхаа болцсон, нэгэн хэвэн болцсон. Ийм хүмүүсийг сэрээдэг ингээд тий. Хой болоорой арай өөр амьдралын хэм маягтай байж үлээ шүү. За шинжилтийн үе ирсэн шүү гэд бүгдээр ингээд чанга ингээд айгүй ингээд чихэн чирхтэй чанга ингээд дуу яригчаар бүгдээрээ сэрээрээ ингээ ойролтгууд нь болохоор миний суулж байгаа байхгүй тий. Тим хүнийг урлагийн хүн гэж хэлэхээр би ингээ кринжлэхгүй байхын арга байхгүй. Ингээ үрхээр кринжлэхгүй байхын арга байхгүй. Тэгээд миний гаргадаг зураг маань би цэцэг энэ төр зурдаггүй. Зурч чадахгүй дээ биш заяа. Сонирхолгүй дээ биш. Цэцэг үнэхээр сайхан үзэсгэлэнтэй морь зор ингээ би зурч мурч чаддаг заяа гэх ямар сонирхол байхгүй надаа ийм ингээ хүний нүдийг ингээ баясгах юм зурах ингээ надаа ямар сонирхол байхгүй. Тэгээ аав ээж хоёрын зурдаг зүйлсүүд болохоор ээж ингээ дандаа цэцэг зурдаг айгуу амар гоё цэцэг зурдаг заа ингээ амар гоё юм өвөрмөц гэдэг ч юм уу те ингээ тийм амар гоё байдлаар ингээ ээж цэцэг зурдаг болохоор ингээ амар кул юм зурдаг ингээ кул ингээ чон гэдэг ч юм уу те энэ амар садан ингээ тийм сүнслэг чон ингээ хүмүүс эрэгтэй хүмүүс хараад янзын сайхан зураг гэж хэлэхээр иймнүүд жоор зурдаг. Би бол хизээш тийм зуртлахаар ингээ ямар ч сонирхол байхгүй. Миний зурдаг зургнууд ингээ хүмүүс хараад what the fuck ингээ энэ зургийг хараад ингээ надад жоохон сонир мэдрэмж төрөөд байна гэдэг ингээд хүмүүс энэ зургийг харч гээ би ээж дээр очиж тэрвэлмээр санагдаад байна гэдэг ч юм уу те. Гэнэ тийм сонир мэдрэмж төрүүлэхээр аимшигын гэсэн утгаараа биш. Миний зарим зургууд жоохон аимшигын чанартай байж болдог. Тэг ихэнх нь ингээ жоохон сонио ингээ юм
What the fuck am I looking at? Тэг ингээ би энэ урлаг юм урлагч юм шиг биш юм шиг хинэн ингээд canvas дээр ингээ бөөлж тавьчихсан зүйл вэ гэмээр юм сонин зурдаг. Яагаад гэвэл миний амьдралын зорилго ингээ зөвхөн өөрчлөлтийг авчрах. Өөрчлөлтөөр суурилсан. Тэг ингээд гинжлэгцэн хаагдцсан боогдцсан байсан юм ингээд суллах ингээд тэг ингээд уурж тастаад суллах, нийгмийг ингээд суллах. Тэг нийгмийг суллж гинэ гэдэг чинь цаанаасаа тухгүй байдаг. Тухгуурлыг ингэж авчирч тухгуурлын замаар гэдэг ч юм уу те. Хийдэг ажил байгаа. Тийм байна. Тийм байдаг бахны. Би юу ярьчлаа. God damn it. Тэгээ энэ ганцхан миний амьдралын зорилго гэхээс илүүтэйгээр миний soul tribe-ийн бүх гишүүдэд ийм чанар байгаа. Ингээд жоохон сордог, жоохон зөрүүд, жоохон ингээд өвөрмөц юм авчирдаг те. Хүмүүс ингээд манай soul tribe-ийн гишүүдийг хараад ингээд би арай өөрөөр амьдарч болох байсан юм байна шүү дээ. Ингээд арай өөр байж болох юм байна шүү дээ гэдэг ч юм уу. Би ингээд арай л нэгэн юмдээ байсан юм байна шүү дээ гэдэг ойлгох ингээд юм мэдрэмжийг төрүүлдэг манай soul tribe-ийн бүх гишүүдэд байдаг. Ийм чанар бүгдэнд нь байдаг. Ганц миний чанар биш. Тийм байна. Би яагаад энэ сэдвийг яриад эхэллээ. God. За тийм байна. Тийм юу ярьж ирсэн бэ? Би тийм яагаад ихэр төлтөөгөө нэгдэж soul tribe-тайгаа нэгдэх вэ гэдэг асуултанд хариулж ирсэн. Энийхэн шалтгаан нь болохоор ихэр төлтөөгөө нэгднэ гэдэг нь та өөрийгөө мэднэ л гэсэн үг. Өөрийгөө таньж яана л гэсэн үг. Хэрвээ та өөрийгөө танихгүй болвол та тэр одоо танай компани нэгдчихлээ гэж бодъё. Тэгээ компани нэгдчихээ та тэр компанид та нябо хийх юм уу, тэгээ менежер хийх юм уу, эсвэл shipping person хийх юм уу, international affairs орчуулагч хийх юм уу? Энийг та мэдэх хэрэгтэй. Энийг та мэдэхгүй болвол тэр компанид fucking ажилд ороод ямар ч хэрэг байхгүй. Бүр үнэхээр ямар ч хэрэг байхгүй. Одоо та soul tribe-ийн гишүүдтэйгээ нэгдлээ гэж бодъё. Яг одоо та нэгдчихлээ, найзууд боллоо. Хин нь юу хийх юм гэхэлэр хинч мэдэхгүй. Ингээ бүгдээрээ мэл ингээд гайхаад чи нэг хийх юм би нэг хийх юм гэ бүгдээр ингээ мэдхгүй холиан бантгахнаа л гэсэн үг. Тэ? Хичнээн хамтдаа хангавтлаа тухтай гой сайхан байх ч гэлээ. Тэгээ дээрэс нь ингээ та магадгүй soul family гişүүд ингээ хоорондоо хэрэлдээд муудалцаад байдаг тал нь чи ажиллаа зөв хийсэнгүү ч гэдэг ч юм уу ингээ чи намайг хангалттай спортлсангүй чи ингээ би ингээ асуудал үүсгэж байгаа чи ирээ намайг засах хэрэгтэй байтал ингээ чи намайг зассангүй гэдэг ч юм уу. Ингээ тийм чанартай байдаг гэж болцсохгүй. Тийм тэгэхээр би ихэр төлөлийн харилцаанд орохоос өмнө ихэр төлөлийн аян замлыг эхлэхээс өмнө өөрийгөө би урлагийн хүн гэж андуурдаг байсан. Тэгтэл би урлагийн хүн биш байгаа байхгүй юу? Тэ? Биш байсан байж таарж байгаа байхгүй. Хизээч урлагийн хүн байгаагүй байсан байж таарж байгаа байхгүй юу? Гэвч би ингээ expression-ы илэрхийлэмжийн хүн байсан байгаа байхгүй юу? Тэгэхээр чи би чи ингээд өөрийгөө урлагийн хүнгийн андуураа байжсэн хүн чинь одоо юу гэдэг нь soul family өөрийнхөө сүнснийхаа гэр бүлийн гишүүдтэйгээ уулзсан болвол за би та нарын зургийг зураад өгье гэж явж явах байсан юм уу тий өөргөө ойлгохгүй төөрцөн явж явах байсан байж таарж байгаа. Тийм тэгэхээр та болон таны soul tribe-ийн гишүүд, таны сүнсний гэр бүлийн гишүүд ингээд нэгэнтэйгээ эвтэй байхын тулд нийлсэн байхын тулд угаасаа эхлээд та бүхэн бүгдээрээ тус бүр гэдэг өөрсдийнхөө учрыг олсон байх хэрэгтэй. Тэгээ учрыг нь олцоод хинэн лидер байх юм, хинэн менежер хийх, хинэн ябагаа хийх, хинэн тоогооч хийх юм тий. Тэгээ сүнсний гэр бүлийн гишүүд дотор ингээд заавал ийм нэг сайхан хоол моолыг хариуцдаг, тэгээ үржээ шимийг нь хариуцдаг нэг хүн байдаг болов уу гэж би боддیں۔ Ингээд их амар ингээд сүртэй карьер мэрийг хөгжүүлэхгүй зүгээр сайхан байшин амьдарч байгаа байшингийнхаа сайхан интерьер дизайныг засаад өгчдөг, гоё амттай хоолыг нээгээд өгчдөг ийм нэг хүн заавал ганц хоёр байдаг болов уу гэж би боддیں۔ Гэтэ тэр таамаг яах вэ? Тийм ээ. Тэгэхээр тэгээд манай сүнсний гэр бүлийн гишүүд хэдэн нэхэр төлтөөгөө байгаа вэ гэхэлэр идэлэх хүн бол биш байх. Бараг 80% нэхэр төлтөөгөө биш явж байгаа ах ингээд хаан чимтэй тэнэглэлцээд явж байгаа. Тэгээд нэхэр төлтөөгөө нийлэл болчих зүйл бас биш. Нэхэр төлтөөгөө нийснийхаа дараагийн алхам буюу та болон таны нэхэр төл хоёр амьдралынхаа зорилгын учрыг олно. Өөрсдийнхөө бизнесийг олж хийн. Бизнес амьдрал одоо юугаараа мөнгө санхүүг олох юм те тэрнийхээ учрыг олно. За тэрнийхээ учрыг олцоод яг энэ бизнес санхүүгийнхаа талбар дээр сайхан баян хангалуун гэд ажлын араас хөцөлддөг биш дийлэхүүдээ завтай байдаг хэмжээнд хүрэх хүртлээр бизнесээ хөгжүүлэх хэрэгтэй, хувийн ажлаа хөгжүүлэх хэрэгтэй гэсэн юм шаардлага гэдэг ч юм уу юм татгалцал байдаг. Ихэрдэл ярилцаанд. Тэгээ миний ихэрдэл хоёр болохоор бид хоёр бас
газартаж амжаагүй байгаа гэж би яриад байгаа шүү дээ. Тэгэхээр газартаж амжаагүй байна гэхэлэр бит хоёр өөрсдөө Soul Family гишүүдтэйгээ хамт юм их болоогүй байгаа байхгүй юу? Бит хоёрт өөрсдийн ингээд бит хоёрын нэр дээр байдаг байшин сав байна уу? Тэгээ юу ч болсон ингээд энэ байшин сав бол бит хоёрын байр сав. За тэгээд энэ байр дээр бит хоёр ингээд те өргөжилт хийгээд засвараа хийгээд ингээд насан туршдаа олон насны турш энэ байр саваа гэдэг үүж хөрвүүлэл явна гэсэн байр сав байна уу гэвэл байхгүй. Тэ. За тэгээд бит хоёрын бизнес ингээ хөл дээрээ босцсон, бит хоёрын ямар ч юм оролцоогүйгээр өөрийгөө аваа явчихдаг бизнес бит хоёрт байна уу гэвэл байхгүй. Одоо бит хоёр хүүхэдтэй боллоо гэж бодоход хүүхэдтэй боллоо гэж бодоход бизнесээ ингээд нэг 7 хоногийнхаа 5 өдөр орхиод хүүхэдтэй өсгөх боломж байна уу гэвэл байхгүй. Ингээхээр бит хоёр хөл дээрээ босаагүй байх гэсэн үг байхгүй юу? Хөл дээрээ босч гинэ гэдэг чинь те ингээд ихэнх цагаас амарч зугаацаж өнгөрүүлж чаддаг болсон. Тэ ингээд тэгээ дээрэс нь сайхан газардлагатай болсон санхүү нь ингээд сайхан найдвартай болчингууд тэр санхүү дээрээ аялмаар байна уу, дараагийн өөр шинэ бизнес босгомоор байна уу, хүүхэдтэй болмоор байна уу. Тэ ингээд судалгаа хиймээр байна уу, ингээд хүссэн хоббиний чанартай зүйлсүүдээ шинэ ингээд тэ ингээд өөрсдөөсөө гараад өргөжөөд явах чанартай зүйлсүүдээ хийх эрх чөлөө байгаа эсхээрээ газарлага бөгөөд тий ингээ суурь босон хэсгээ шийддэг хэмжигддэг. Тэгэд ийм төвшөнд тий ийм хэмжээний эрх чөлөөнд төрсэн хүмүүс хэрэг байныг бол бараг байхгүй шүү дээ тий. Монголын нийгэм тэгээ дэлхийн нийгэмд ер нь ихэнх хүмүүс ийм хүмүүс байхгүй шүү дээ тий. 9 to 5 буюу өглөө 9 цагаас ажилдаа яваад орой 5 цагт гэртээ ирдэг. Тэгэл 7 хоногийн 5 өдөр яг ингээ боол шиг ажилдаа. Тэгэд хасаан бүтэн санаар за магадгүй ганц нэг шоу, ганц нэг ивентээр очиж зугаацдаг. Тэгээд бусад үеэр нэг нам унддаг, эсвэл нам гэрээ ажил хийдэг гэдэг ч юм уу ингээд юм амар хэцүү амьдралтай амьдарч байгаа хүмүүс нэххэн шүү дээ. Тэгээд тийм ийм хэцүү байдалтай байгаа хүмүүсийн юун тэр одоо Soul Family-тэй нийлүүлэх, юун гэдэг амьдралын зорилгоо actualize болгох тийм зүйлс ярихдаггүй байх нь аргагүй. Тэгээд тийм учраас ихэрдлийн аян замлыг хөөгөөд амьдралаа ангаагаад өөрийнхөө учрыг олоод сан газардаа санхүүг эрхчлөөнд үрээд инхэн аягүй чухал ингэх тусам нөгөө нэг сахиуснуудаас дээд сахиуснуудаас те Soul Family гэдэг чинь юм байхгүй юу гэдэг ярианууд судалгаанууд арай жоохон хийгдэж эхэлнэ. Энэ тал дээр арай жоохон ахиц гарч эхэлнэ. За ингэж явсаар байгаа. Тэгээ бүгдээрээ сайхан яг өөрсдийнхээ мах шөлөө олсон найзуудтайгаа хамт гэдэг те ингээд нийгэмд утга учиртай эсвэл яг амьдралтаа хиймээр байгаа зүйлсүүдээ заавал нийгэмд утга учиртай шаардлагагүй шүү дээ тий. Зүгээр л загасчдын Soul Family бас байж болно шүү дээ тий. Зүгээр л загас барих туртай хүмүүс, бүлгэм хүмүүс байж болно шүү дээ тий. Тэгээд загсаа барихаар л ашигладаг. Тэгээд тэр дундаа загас барьдаг, ихэнх нь загасчилдаг, зарим нь уургыг нь бүтээдэг гэдэг ч юм уу, зарим нь ингээ сайхан загасчных нь байшинг нь барьж өгдөг, зарим нь завыг нь барьж өгдөг гэдэг ч юм ингээд заавал нийгэм нөлөөтэй ах шаардлага байхгүй гэдэг ийм Soul Family ч хийж болно. Зүгээр л та яг амьдралдаа хувьдаа амьдралдаа яг яаж амьдрмаар байгаа хамгийн таны best life те ингээд хамгийн best хамгийн өндөр ашиглалтай амьдрал юу вэ? Тэрийг нь хамт хилцдэг юм найзууд нөхдүүд бол Soul Family гişүүд юм аа. Ийм бахны одоо сайхан ойлгомжтой болж шүү. Ойлгомжгүй байвал үнэхээр уучлаарай, намаа уучлаарай. Ойлгоорой. Тэгээ би мэдхгүй тэр яах юм байгаа мэдхгүй. Тэгээ угаасаа ягаан урд гэдэг энэ чаналыг суугий томронч гэж бодохгүй байгаа, их хүн үзэн ч гэж би бодохгүй байгаа. Гэхдээ тэгээд ингээд би ингээд шалчих дуртай болохоор ингээд хийж байна. За яг эцсийн хэлэх зүйл болохоор Soul Family гишүүнтэйгээ суух. Soul Family гишүүнтэйгээ суух гэр бүл болдог хүмүүс түгээмэл байдаг. Soul Family гишүүнтэйгээ уулзхалаар ингээд жоо сони юм ярих гэдэг. Хүүхдүүд чихээ таглаараа гэхүү одоо яах вэ? Яг ийм сэдв хүүхдүүд ч гэсэн сонсох хэрэгтэй те. Ингээд Soul Family гишүүнтэйгээ уулзхалаар ингээд амар сэрлэн хөдөлдөг, амар ингээд тачаангуу санагддаг, амар унтаж хөвтмөр санагддаг, амар татн болоод ингээд ингмээр санагддаг мэдрэмж ихэнх хүмүүс төрдөг. Эсрэг хүүснийхээ Soul Family гишүүнтэйгээ та уулзах юм бол ингээд таны сэрэл хөдлөх тал ингээд айгүй хүчтэйгээр сэрэл хөдлөх гэдэг тал байгаа. Амар хүчтэйгээр татагдаад нөгөө үндэ ингээд ёо яасан царайлаг юм бэ вау гэдэг ингэх тал ингээ эрсдэл айгүй хүчтэй байгаа. Энийг нөхөн урчхан хүрдтэй холбож тайлбарлавал зохимжтой. Гэтэ яагаад ч юм энэ үзэгдлийг би яг одоо нэг амар тайлбарламааргүй санагдаж байгаа. Салхуу өрөөд энэ тайлбарлая гэхэлэр зүгээр богино тайлбар нь болохоор энэ зүгээр л нэгт та
өөрийн soul family буюу сүнсний гэр бүлийнхаа гишүүнтэйгээ уулзхалаар энэ чи манай нөгөө дотны хүн биш үү? Манай хань биш үү? Тэ ингээд ийм гой дотн зөөлхөн дотн гой мэдрэмж төрдөг. Ингээд тухтай мэдрэмж төрдөг. Ингээд тухтай мэдрэмж төрөнгүүт та тэр тухтай мэдрэмжийг хайраар андуурчиж болдог. За тэгээ хоёрт яагаад сэрэл хөдлөөд байна гэхээр чи нөхөрч хүн хурд хөдөлж байна. Нөхөрч хүн хурд сэрэж байна гэсэн үг. Сэрэл хөдлөнө гэдэг нь ерөөсөө та энэ бол дотнцлын мэдрэмж. Intimacy-гийн мэдрэмж. Тэгээд intimacy гэдэг энэ англи үгийг задлаад арах юм бол into me I see гэж задлагддаг. Энийг монголоор орчуулах юм бол би өөрлөгөө харж байна. Тэгээ би өөрлөгөө харж байна гэдэг үгийг ингээд товчлоод хэлэнгүүт intimacy буюу дотносол гэдэг үг үүсдэм байна. За intimacy гэдэг нь дотн байх гэдэг үзэгдэл нь өөрөө та өөрөө өөрийнхөө дотн эмзэг нандин мэдрэмжүүдийг мэдрэх. Бусдын нандин мэдрэмжийг мэдрэх биш. Та өөрийнхөө дотн мэдрэмжийг мэдэрсэн үед бэлгийн нөхөрчгөн хүрт ингээд итгэвчээд ингээд тааламжтай байдаг бахны хүн бусадтай бэлгийн харилцаанд орохдоо бусдаас таашаалыг авч байгаа юм биш. Өөрийнхөө тэр нэг эмзэг нандин мэдрэмжийг мэдрээд тэрнээсээ таашаалыг авдаг. Тэгэхээр тайлбарлахаар ингээд шал өөр сэдвүүл ороод амар ойлгомжгүй болчих болцсохгүй. Гэтэ soul family гишүүнийг харах үед та ингээд эвлүүлдэг тоглоом таарж байгаа юм шиг болонгуудаа нэгнийхээ нөхөрч хүн буюу та ингээд soul family гишүүнтэйгээ уулзах үед тэр тухайн хүн нь танаас та өөрийгөө ойлгоход арай төхөн болгож өгдөг гэдэг ч юм уу те таны дотн нэмзэг мэдрэмжүүдийг ингээд жоохон хөндөж өгдөг гэсэн үг. Тийм учраас энэ ингээд сэрэл хөдлөхөөр илэрнэ. Тэгээд тойрын бэлгийн харилцаа айгуу час хийсэн гал халуун байхаар илэрнэ. Яагаад гэвэл нөгөө нэг ингээд айгуу дүжирсэн байсан, унтцсан байсан те ингээд юм ямар ч хөдөлгөөнг итгэхгүй байсан дотн нандин мэдрэмжүүд ингээд хөдөлгөөнд ороо час хийж байгаа нь ингээд амар час хийсэн бэлгийн харилцааны мэдрэмжээр мэдрэгддэг байхны. За тэгээ бас soul family гишүүнтэйгээ гэр бүл болох эхнэр нөхөр болох үед тойрын харилцаа хөвчлэн гэд хэрүүл маргаанаас салахгүй. Энэ яг ах дүүс ингээд хоорондоо хэрэлдэж байгаа юм шиг амар хэрүүл маргаантай байдаг. Яагаад хэрүүл маргаантай байна вэ гэхээр нэг soul family гишүүдэд яаж ив найрамдлыг авчрах вэ гэдэг учрыг хинч олоогүй байгаа. Таланцгал хийгээд ив найрамдалтай болчтой байна гэдэг шиг юм дүрэн байхгүй. Тэгээ дээрээс нэгт тийм шалтгаанаар хэрэлддэг. Хоёр дахь шалтгаанаар fucking чи миний ихнэр нөхөр биш штэ ерэн зайлаач гэсэн юм уур хилэн мэдрэгддэг. Ахан дүүсүүд ингээд нэгэнтэйгээ суучхлаар ингээд fucking сэжгийн амт надаас хоолой гэсэн ингээд юм дургуурсан мэдрэмж soul family гişүүдэд мэдрэгддэг. Мэдрэгддэг. Тэгэхээр ингээд ийм харилцаа ер нь айгүй volatile ингээд баг karmic харилцаа ч юм шиг санагдах магадлал бий байдаг. Тэгээ soul family гişүүнтэйгээ суух гэрлэх бол тухтай амар амгалан үзэгдэл бол ерөөсөө биш. Амар час исэн амар гал халуун байж болно. Гэхдээ тухтай биш үү. Харин ихэр төлтөйг болохоор бэлгийн харилцаан ч гэсэн гал халуун час хийлэгдэг. Яагаад гэвэл ихэр төлтөйгөө бэлгийн харилцаанд орж ийна гэдэг чинь өөрөөсөө олж мэдээгээс өөрийнх нь нандин мэдрэмжүүд нь ингээ бас хөдөлгөөнд ороогүй нандин мэдрэмжүүдээс хөдөлгөөнд ордог байхan тий. Гэхдээ бас ихэр төлтөйг амар хуурай бэлгийн харилцаатай ч бас байх боломжтой. Энэ нь яг хуу та хувьдаа нөгөө нэг өөрийнхөө дотгошоо өнгөх дургу өөрийнхөө нандин мэдрэмжийг бүр ингээ таг хаана огт мэдрэхгүй гэсэн сонголтыг гаргацсан бол та болон таны ихэр төл хоёрын хоорондох бэлгийн харилцаа гэх бүр үнэхээр хуурай байх боломжтой байдаг. Гэхдээ энийг тэгээд толонцглоор дөрвөн алхам метр ангажуулдаг байгаа тий. Ангасны дараа час игээд гоё байдаг бахны. За тэгээд дээрэс нь ихэр төлөлийн харилцаа амгалан байдаг бахны тий. Хэрүүл маргаан ч гэсэн ингээд нохоо муур хэрэлдэж байгаа юм шиг биш. Ингээд нэг учир начиртай нэг л ингээд тий нэг юмний учир начир нь олдоод гэдэг ч юм уу. Тэгээд яг яалтчгүй л ингээд нэгэндээ зөвлөе гэсэн санаагаар ингээд хэрэлдэж маргалдаж байгаа. Угаасаа цаанаа мэдрэгддэг. За тэгээд тэр хэрүүлүүд дуустдаг. Тэгээ дуустдаг, учир нь олддог. Учир нь олдсны дараа нэгнээ ингээд уучлаад тэр муухай хэрүүл маргаана артаа үлдээж чаддаг гэдэг ч юм уу. Тэгэхээр ихэр төлөлийн харилцаа харьцангуй нөөлөгтэй харьцангуй юм гоё хантай дулаахан байдаг. Харин soul tribe-тайгаа суух юм бол юм үнэхээр ингээд уралцаж маажилцараа цагийн эрхэнд улам л нэгнийгээ үзий яддаг. Улам л ингээд час хийж гал халуунаар хэрэлддэг, маргалддаг. Болох гэдэг тал би тэгээд soul family хоорондын харилцааг гэд үлдээх ингээд юу яах хэцүү.
хамттай байх хэцүү. Хамттай байхын тулд үнэхээр ингээд шүдээ зуужлах хамт байхгүй бол гэдэг ч юм уу те. Эсвэл ингээд юу гэдэг нэгнээ шантажил дарамталт гэдэг ч юм уу. Эсвэл үүрэг хариуцлага ярьж ингээд нэгнтэйгээ хамт байхгүй бол ихэнхдээ нэгнээсээ салмаар л санагдаад байдаг. Ийм харилцаатай байх гэдэг хоноо шүү. Тийм учраас Soul Family гишүүнтэйгээ эсрэг хүнсний Soul Family гишүүнтэйгээ уулзсан бол та тэр хүнд учир бүтээлэг шалтгаанаар татагдаад нийлмээр санагдах. Тэр хүнтэй унтаж хөвтмөр санагдах ингээд айгүй юм гал алуун те ингээд ийм материал хүсэл дээр суурьсан харилцаа үүсгэх байх магадлал байдаг байхаа шүү. Тэгээд энийга ихэр төрлийн харилцаа гэж андуурч болцсошгүй шүү. Гэтэ хэнийг ч юу ихэр төлөө гэж андуурч болно. Хин дээр ч юу ихэр төрлийн ангаалтыг хийж болно. Тэгээд буруу хүнийгээ ихэр төлөө гэж одоо ангаалт хийгээ явж байгаа юм бол аяанда хангалттай ангаалт хийсний дараа зөв ихэр төлөө угаасаа өөрөө гараад ирдэг. Угаасаа өөрөө ойлгомжтой болчдөг. Тийм байна. За тэгээд та хэний үүнийг миний ихэр төл биш би чи Soul Family гишүүнтэйгээ суудсан байж штэ гэд одоо та бодчих болцсошгүй тэгээд ихэр төлийн ангаалтыг хийжсэн чинь таны суудсан ихнэр нөхөр нь бас яг үндэ ихэр төл нь мөн байх магадлал бас байгаа шүү. Ялангуяа одоо юу гэдэг те та өөрийнхөө мэдрэмжүүдтэйгээ нохоо мор шиг хэрэлддэг болвол та ихэр төлтэйгээ нохоо мор шиг яг Soul Family гишүүд ахтунар хэрэлж байгаа юм шиг хэрэлдэж болно л гэсэн үг. Тэгэхээр ихэр төлийн харилцааны ямар ч асуудал тохиожуулдаг, ямар ч харилцаа шиг харагдаж болдог байх нэ. Тэгээд ямар ч л эсвэл ангаасны дараа яг үнэн учир нь таалагддаг байх нэ. За энэ удаагийн подкаст ингээд тусгай Soul Family гишүүдийн талаар, амьдралын зорилгын талаар, ихэр төлийн харилцааны талаар амар гүн мэдээллүүд гарч ирлээ. Тэгээд хэрвээ та ихэр төлийн энэ замналда акцийг гаргамаар байгаа бөгөөд дээрэс нь танд англи хэл байхгүй болвол миний вебсайт руу ороод Twin Flame гэсэн хэсэг дээр нь миний бэлдэж өгсөн судалгааны зөөсөө, төлбөртэй зөөсөө, үнэгүй зөөсөд гэх янз бүрийн зөөсөд байгаа. Тэдрийг сонирхож үзээрэй. Хэрвээ танд англи хэл байдаг бол Twin Flames Universe гэдэг шууд ингээ fucking окторгуугаас гарч ирсэн тэр гөрөө нарийнх нь бэлдсэн байгаа вебсайт руу ороод тэдний сервисыг аваараа. Тэдний сервис үнэхээр үйлчилдэг болдог. Зарим хүмүүс хар шашин энэ гэж ярьдаг, боддог, та хүсдээрээ бодож болно. Гэтэ туршид үзээрэй. Окей, баярлалаа. Bye.